За ариун зай гүшүүнэ, Баасан жаргал гүшүүнэ. Таад минь яасан ч дураараа юм дээ. Танай бүлэгч өнөөдөр нөгөө жавхлангийн яасан дураараа юм бэ гэдэг захиалаад өгчмөр санагдаж байна. Юу яриад байд юм дээ. Энэ одоо сүүлийн 1-2 сарын их хурлаар тоглоод дууслаа. Тэ одоо энийг зогсоолд. Төрийн байгуулалтын мянга хоролдож ирсэн. 18 цагт боллоо гэж болж ирсэн. Маргааш нь эхэлсэн. Тэгээд одоо даргын дэрэгдэх зөвлөл хоролдохгүй гэж ирсэн. Хоролдсон. 15 минутанд хоролдоод нөгөө зогсчихсон төрийн байгуулалтын мянга хороонд шууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлээл 50-60-аараа гарын үсэг зураад огцруулъя гэж ирсэн. Төрийн байгуулалтын мянга хороонд очиод огцруулахгүй гэх. Тэгэл дэмжээгүй саналаа дэмжүүлээ гэдэг. Ингээд бүтэн одоо тал сар жүжиг тоглолцоод. Тэгээ одоо ингээд үйл ажиллагааг жигдрүүлээд өгье. Цааш нь аваад явъя гэх тэгэнгүүт энэ тэндээс нь одоо барьж идэх гэдэг нь ямар ч юм. Баасан жаргал гүшүүн ч өөрөө хэлээд байна шүү. Үндсэн хуулийн тодорхой заалтын 1-р нь тогтоол. 2-т нь болгон туяаг үндсэн хууль зөрчсөн юм а гэдгийг нотолсон юм а. 3-4-т нь хэлчих юм а. Гэдэг нотолчихсан юм бол бидний өргөсөн тангараг дээр чинь үндсэн хуулийн өмнө тавьсан би Монгол улсын үндсэн хуулийг чандлан сахиж улсынхаа тусгай тогтнол бүрэн эрхт байдал иргэнийхээ эрхчлөөг дээдлэн хамгаалж Монгол улсын хөгжилтийн төлөө чин үнцээр зүтгэнэ. Хэрвээ одоо энэсээ няцвал би тангарагаас няцвал хуулийн хариуцлага хүлээнэ л гэсэн шүү дээ. Тэгээ Баасан жаргалч өөрөө хэлээд байна шүү. 1-т нь тогтоож зөрчигдсэнийг үндсэн хууль тогтоосон. 2-т нь болгон туяа хууль зөрчсөнийг үндсэн хууль тогтоосон. Тогтоодсон бол би хуулийн хариуцлага хүлээнэ гишүүнээсээ татгалзнаа гэд бүгдээрээ бид нар чинь цовор зогсчиход энэ тангараг өргөсөн байгаа. Тэгээд дув дураараа нэг юм болонгоот ерөөсөө дураараа. За өнөөдөр хэлсэн. Ерөөсөө төрийн байгуулалтын байнгын хороогоор орохгүйгээр хэлсэн. Эсвэл оруулдгаар хэлсэн. Ийм байдлаар явбал энэ одоо нөхцөл байдал чинь эрмэлэгдэхгүй. Биднэрт одоо жилийн жил төсвийг 2-3 сар маш нухацтай хэлцдэг байсан. Энэ намар одоо төсвөө хэлсэн тохиолдол биднэрт бий юу? Тэгээ одоо 10 гаруй хоног үлдчихэд байна. Тэгээ ийм нөхцөл байдал үүсэнгүүт одоо буруу бусдын буруу сөрөг хүчээ яасан гэнэ Баасан жаргал гэж. Та нарыг алигаа алдчихад байх чинь бид нар орж ирж харин эв дүүгэж олуулж байгаа шүү. Унсан дээр нь дэвслэл байсан шүү. Яалах гээд байгаа юм тэгээ бид нар. Тийм болохоор ингэж дураараа байж болохгүй. Одоо өнөөдрөөс ахуулаад энэ одоо их хурлаа горимд нь орвол засгийнхаа ажлыг хийлэг төсөө батлаа. Тэр цалин мөнгөө ямар их усрээр өгөх гэж байгаа юм. Ямар их усрээр одоо танах гэж байгаа юм. Энэ нөхцөл байдлаа ярил л. Тэгэхгүй одоо энэ хичнээн сараар маргасан маргаана энэ дэр зогсоож болдгүй юм уу? Ариун зай гүшүүнээс гуйж юм болгоныг л дураараа. Өөрөө тайлбарлана. Хуулаа уншихгүй, үндсэн хуулиа дэвшлэн. Тэгээ үндсэн хуулийг духан дээр наачаад ард түмэнд гангарна, каакарна. Өөрсдийнхнийгаа ч хайрлахгүй, өөрийгөө ч хайрлахгүй, сөрөг намаа ч хайрлахгүй, Монголын ард түмнийг ч хайрлахгүй. Яаж гисэн улсын та нар чи? Одоо болвол яасан наа? Тэгээ юм хэлэнгүүт яар-яаргаад урдаг нохоо шиг та нар. Та нарыг ч үг хэлэх чинь хашгичаад байвал яах вэ? Хэлүүлэхгүй байвал яах вэ? Бишгүүдээ та нар одоо 16-аас 20 он